Магадгүй хүмүүс аз жаргал гэдэг жоохон буруугаар ойлгодог л доо. Зөвхөн өөрт ашигтай, баяр хөөртэй, амар тайван байхыг аз жаргал гэж бодооддаг. Аз жаргал гэдэг бол хамтдаа даван тулсан бэрхшээл, хамтдаа тэр бэрхшээлийг үнэхээр ялсан тэр зүйл бол аз жаргал юм шүү гэж хэлмээр байна. Тэгээ 1-р Коринт 16-гийн 14 дээр нэг сайхан үг байдаг байгаа. Та нарын үйлдэл бүрчин хайрын дотор хийгдэхэ гэж хэлсэн байдаг. Тэгээ үнэхээр бид нар гэр бүл дотор үн цэнэ хадгалаад хайраар үнэхээр гэр бүлтэй хандахыг бид нар илүү хичээх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Таны тэр бүдэрч байгаа магадгүй энэ асуудал энэ хэцүү байдал таны бүдрээд унах чулуу биш харин тулаад босдог чулуу байхаар тэгж үнэхээр урагшаа бодож алхах юм бол илүү бид нэр айгүй сайныг олон зүйлийг олж харах байгаа. Ингээд гэр бүл гэдэг нь угаасаа яг зүүрлэлээр ярих юм бол надад хус модтой адилхан санагддаг байна. Хус мод 4 жилийн туршин эхэлж урахтаа дандаа газрын гүн рүү үндэс рүүгээ хавж ургадаг байна. Тэгэд газрын дээр харах юм бол юу ч урахгүй. Харагдахгүй 4 жилийн турш тэр тариачин хус тарчаа хүлээж байна. Итгэл найдвараар хүлээж байгаа. Энэ хизээ нэгэн цагт тийм маш сайн ургана гэдэг итгэл найдвараар хүлээж байгаа. Тэгээд 4 жилийн дараа газрын хөрснөөс ингэж цухаж эхлээд заримдаа хоногт 90 см хүртэл хэмжээгээр хоногт штэ 90 см хүртэл хэмжээгээр ингэж ургадаг. Тийм хурдан ургаж үр жимсээ гаргадаг. Тийм зүйл байна. Тэгэхээр гэр бүл гэдэг бол магадгүй эхний 4 жил түн шиг тийм эхний 4 жил ингэж харилцааныхаа хувьд уушраа олохгүй тийм байж болно. Гэхдээ тэр итгэл найдвараа хадгалаад гэр бүлдээ үн цэнийг өгөөд бие биенийгээ ингэж өдөр хайрлаж байвал гэр бүл бат өгөөж чадна. Энэ салтаас одоо тойрч чадна гэж хэлмээр байна л да. Та нарын уур хэдэн дээр нар бүр жаргалсаа гэж хэлдэг тийм. Тэгэд энэ ер нь Библиэлд байгаа бүх үг бидний сайн сайхны төлөө гэдэг. Үнэхээр гомдсон гомдол нэг хоноход хоёр хоноход үзэн ядалт болно. Үзэн ядалт маань удах тусам хорт хавдар, хоргоо хавдар. Одоо тэгэл янз бүрийн өмнө тий оншгүй төршгүй өвчнүүдийн суур үндэс болох магадлалтай байдаг. ертөнцийн эзэн биднэрт Библиэлд хэлдэг. Би ариун байдаг тул та нар бас ариун бай гэж хэлдэг байгаа. Тэгэд аль руу ариун болж ч гэсэн хэлжсэн. Бид нар ч гэсэн алдаж онж явсан, бид нар ч гэсэн ертөнцийн эзнийг таньж мэдэхгүй байх амьдралдаа бид нар ч гэсэн бүдэрч улсан хүмүүс. Харин ертөнцийн эзний энэ үгийг уншдаг болсноос хойш түүний авраг нэгүслийг авч амьдарч байхдаа үнэхээр түн шиг ариун амьдрах юмсан. Үнэхээр түүний тэр хүсэж байгаа хүсэл дотор амьдрах юмсан гэж бид нар ертөнцийн эзний үнэхээр өмнө ирэх тэр мөчөөс эхлээд бидний амьдрал өөрчлөгдсөнтэй адилхан. Өнөөдөр энэ ирчүүд одоо энэ хоёр эмэгтэйгийн нөхөр болоод энэ хоёртой адилхан одоо яг ийм байдалд орсон олон ирчүүд, эмэгтэйчүүд өөрсдөө өнөөдөр эхнэрээсээ төдийгүй бас өөрийг нь бүтээгээд амьдруулад өдөр бүр амийг өгч хамгаалж өгдөг ертөнцийн эзнээс урамж байгаа юм байна. Тэгээд бас миний амьдрал түүний мэлмийн өмнө ил тод байд юм байна гэдэг бас мэдээсэй гэж хүсэж байгаа. Тэр үнэхээр бие биенийг ойлгож хайр дотор нэгдэж байвал эн чинь одоо гэрийн тооныг хорим гэж үзэх юм бол нэг баг нь хайр. Харин нөгөө баг нь бол нэгэн бие болох буюу бэлгийн харилцаа, гэр бүл доторх бэлгийн харилцаа. Гэр бүл доторх бэлгийн харилцаагаар дамжуулаад эхний нөхөр хоёр хоорондоо ярилцж байдаг. Эхний нөхөр хоёр хоорондоо ярилцж байдаг. Тэгээ биеийнхаа тэр хилэмжээр дамжуулаад ярилцдаг яриа гэсэн үг байгаа бэлгийн харилцааны үед. Тийм учраас энэ зүйл дээр бас эрэгтэй хүн сэтгэл хангалуун байж чадахгүй бол гэр бүл салах үндсэн шалтгаан бас болж байгаа. Харин нөгөө талын баг нь хайр гэсэн эмэгтэй хэрвээ хайр халамжийг эрэгтэйгээс авч чадахгүй бол гэр бүл салах үндсэн шалтгаан болж байдаг. Нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүмүүс дундаас гэр бүлээсээ гадуур харилцаатай байгаа, би буруу юм хийж байгаа гэдгийг мэдсэн хэрнээ болж чадахгүй байгаа эхнэр нөхрүүд бас байгаа ах тий. Тэр хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Бяцхан хүмүүс та нарыг битгий гим хийгээсэй гэж би хүсэж байна гэж Йохан нэгдүгээр Йохан номдэр хэлсэн байдаг. Тэгвэл тэр эхнэр нөхрүүд хандаад хэлэх үг нь битгий гим хийгээсэй гэж хэлмээр байна. Учир нь энэ гэр бүлээс гадуур харилцаа гэдэг бол гим. Энэ гимүүд нийлээд нэг тодорхой тэр нүгэл тийм ээ тэр зөвлүүд тийг өнгөж үүсгэж бий болгож байдаг. Тэгээ нүгэл нь ихтгэхээрээ тэр жирэмслээд
үхлийг авчирдаг гэж ингэж Библи өгүүлдэг байна. Одоо эхний гим нүглийг үүлдэхэд дараачийн гим нүгэл бий болтоо тийм ээ. Сая одоо нүгэл гим нүгэл нь жирэмслээд үхлийг бий болгоно гэж хэлсэн. Нэг түүх бүр тодорхой түүх байдаг. Давид хааны түүх Библиэлд тийм ээ. Давид хаан анх ингээл одоо хайртай жанжныхаа их нэрийг өөрийн болгоод унтцдаг тийм ээ. Тэрний дараагаар тэр гим нүгэлдээ гимшээд яахаа мэдгээ болонгуудаа нөхрийг нь алуулж яддаг тийм ээ. Тэгэхээр гим нүглээс дараачийн гим нүгэл үүсч идэг юм а гэдгийг бас хүмүүс сайн ойлгож ухаарч авах дээр ба. Тэгээ сая энэ өөр ертөнц гэдэг ингээ ярьж байсан. Хоёр өөр ертөнц ингээд нэгдэн нийлдэг. Тэгээ энэ хоёр маань салхаараа бие биенийг шархлуулдаг гэх тийм ээ. Тэгээ энэ одоо нөхрийн бие эхнэрийн биетэй ингээд нэгдээд нийлцсэн байгаа юм байдал харагдаж байгаа. Тэгээ энэ хоёр маань ингээд саллаа. Одоо хэрэлдэж муудалцаад өөр одоо байц сухаа болоод энэ хоёр ингээд салччаа. За ингээд салсан чинь одоо эхнэрийн бие бол юу ч гурагдцсан. Тийм нөхөр одоо ингээд цоорчлоо шүү дээ зүрх бүр ингээд цоороо дээрэс нь өөрийнх нь зүрх сэтгэл дотор эхнэр бас ингээд наалдаад үлдсэн байх тийм ээ. Би уг нь бит хоёр ингээд салахыг хүсээгүй шүү дээ гэдэг энэ хүн дотроо шаналжаа. Энэ эхнэр ч гэсэн хөрхий бас ингээд нөхрөөс ингээд тодорхой хэмжээг шархаад үлдсэн наалтцсан тийм ээ. Тэгээ юу ч гурагдцсан бүр гэдэг. Одоо бол яг энэ хоёр цагтлын эзэдүүд бол ер нь иймэрхүү байдалтай байгаа тийм ээ. Тэгээд одоо яахаа мэдхээ байцсан. Тэгээ ингэж бие биенээ шархлуулж яадаг. Тэгээ энэ шархалснаасаа болоод дараа нь бие биений үзий ядаж эхэлнэ гэсэн үг тийм ээ. Тэгээ эн чинь бас нөгөө гим нүгэл болоод яваад гэж байгаа байхгүй. Үзий яд нь үл уучлан тийм ээ. Тэгээ дараа нь магадгүй тэр татгшаага эмэгтэй амиа орлох юм уу тийм ээ. Нөгөө гадагшаага эмэгтэй нөхрөө алах ч юм уу тийм ээ. Тийм байдалд хүрч болно гэсэн үг л тийм. Завхаарч байгаа хүмүүс маань яг өөрийнхөө юу хийгээд байгааг сайн мэдэхгүй байгаа тийм. Гэтэл энэ завхаарл маань ингээд яг нөгөө хүн чинь зөвхөн махан биеийн хүн биш дээ бас сүнс гэж хүнд байдаг тийм. Тэр хүн нөгөө нэг сүнслэг орчин дотор энэ завхаарл ямар хор хохиролтой байгаа вэ гэдгийг бас мэддэггүй. Тэгээд таван талын холбоосоор сүнслэг холбоосоор хүмүүс нөгөө завхаарчгаа нэг хүн удаа бэлгийн харьцаанд орсон хүнтэйгээ ч гэсэн холбогдчихдаг гэдгийг сайн ойлгодгоо. Тэгээд бид нар нэг хүн удаа бэлгийн харьцаанд санаатай болон санамсаргүй орсон тохиолдолд тэр хүнтэйгээ зүрх сэтгэл, махан бие, сүнс, оюун санаа, санхүү, сексээр бид нар ингэж холбогддог байдаг тийм. Тэгээд энэ холбоос маань тэр хүний амьдрал тэр хүнтэйгээ бэлгийн харьцаанд ороод явсны дараа ч гэсэн энэ холбоос тэр хүнтэй холбогдсон хэвээр тэгээд үргэлжилсээр байдаг. Тэгээд энээс шалтгаалаад үр дүнд нь болохоор хүүхдийн бие өвдөх ч юм уу эсвэл өөрсдөх нь бие өвдөх ч юм уу санхүү гэсэн данхуурах тийм санхүү дээр янз бүрийн асуудал үүсэх бас сүнсний хувьд ч гэсэн маш их нөлөөтэй байдгийг хүмүүс сайн ойлгосоо гэж хүсэж байна. Эдгээр хоёр гэр бүлүүдээ болон нийт Монгол гэр бүлээ ертөнцийн эсний нэрээр өрөмөр байна. ертөнцийн эсний хайр өршөөл, амар тайван нэгүслэн хийгээд түүний баяр баясгалан та бүхний дээр дүүрэн байх болтугай. Сайн байна уу? Цагтлын нэвтрүүлэгт маань хандсан та бүхэндээ баярлалаа. Бидний өгсөн чин сэтгэлийн зөвлөгөөр таны амьдралдаа гаргах шийдвэр багч ихсэн өөрчлөгдсөн гэдэгт бид нэр итгэлтэй байна. Монгол гэрийн тоон нь гэрэлтэй, багнан тэгшхэн, бүрээсэн цагаан, бүслүүр нь гоёмсог, тулгандаа үргэлж галтай, аз жаргалаар бэлхэж байхын үлзийтэй өрөөлөөр өнөөдрийн дугаараа өндөрлөе. Эх 7 хоногийн Баасан гарагийн 18 цагт эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Үзэгч танд зүрх сэтгэлийг тань зовоож байгаа ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд захидал бичээрэй. Бид таны захидалд чин сэтгэлээсээ хандан ертөнцийн эзний хүн төрлөختөнд илгээсэн үг болох Библиэс хариулах болно.